Монголын эзэнт гүрний үеийн бүсний аяга. Сотебисийн дуудлага худалдаагаар 23,000 фунт стерлинг буюу ойролцоогоор 120 сая төгрөгөөр зарагджээ. Энэхүү мөнгөн алтан шармал ховор аягыг дэлхийн хамгийн нэр хүндтэй дуудлага худалдааны байгууллагуудын нэг болох Сотебис 13 дугаар зууны сүүл үе буюу ойролцоогоор 1300 онд хамаарах дурсгал хэмээн бүртгэжээ. Судлаачдын үзэж бугаар уг бүтээл нь Монголын эзэнт гүрний залгамж улс болох Ил хаант улс эсвэл Алтан ордны улсын үед бүтээгдсэн байж болзошгүй. Аягны дотор болон гадна талд нарийн сэлбэр, алтан шармал чимэглэлүүд хадгалагдсан үлдсэн бөгөөд төв хэсэгт нь далавчтай домгийн амтан, шувуун дүрстэхээ угалз, ургамлын чимэглэлүүдийг урлсан байна. Энэ нь тухайн үеийн Евразийн урлагийн хэм маяг Монголын эзэнт гүрний дор нэгдсэн өргөн удам нутаг дахь соёлын харилцааг илтгэн харуулдаг. Сонирхолтой нь Сотебисийн каталогт уг эдлэлийг Мельдбоул буюу бүсний аяга хэмээн тайлбарлажээ. Ийм төрлийн аяга нь зүүн Азиас гаралтай бөгөөд 13 дугаар зууны ихэнх үеийн Монголын байлдан дагуулалт Уралын нураг даган баруун тийш түгэн дэлгэрсэн аж. Тухайн үеийн аялагчид, элч төлөөлөгчид болон морин цэргүүд ийм аягыг бүснээсээ зүүдэг тусгай ууданд хийж авч явдаг байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Ижил төрлийн дурсгалууд өнөөдөр Данийн Копенгаген хот дахь Дэвид коллекшн болон Оросын холбооны улсын Санкт Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цэргийн хүчээр бус худалдаа, соёл урлаг, гар урлалын нөлөөгөөр Евразийг холбож байсны нэгэн бодитгэр чинь энэхүү ховор аяга юм.